Сайн байцгаана уу? Намайг Төмөр Баатрын очир дээр гэдэг. За ихээс бол дөрвөлээ. Айлын баг нь хэмз гэж хэлж болно. За тэгээ баг нас маань Улаанбаатар хоттой өнгөрсөн Улаанбаатар хотын унган иргэн. Аав ээжээс маань үлдээсэн өв гэж хэлэх юм да. Одоо материалог гэхээсээ илүү хүний хүмүүжил төлөвшөлт үлдээсэн тэр зан чанар зарчим бол миний өв гэж хэлнэ. Тэрийг амьдралдаа байнга баримталж явдаг. Бусдад дандаа дэм тус болж явж байгаарэ гэж нэлээд цагтаг байсан да. Ямар ч ажил хийсэн, нас нь ямар ч байсан бусдад дандаа хүндэтгэлтэй байхыг аав ээж маань сургасан. Одоо ч бас ажил амьдралдаа тэр зарчмаа баримтлаад явдаг. Нөгөө их санаандгүй байдлаар бас нэг загвар өмсч эхэлж байсан байдаг. Гэхдээ тэр маань яг хобби байдлаар явсан, карьер болгож цааш яваагүй учраас тэр загвар өмсөж эхэлсэн маань өөрөө бас нэг одоо цалин орлоготой байх ч гэдэм үү. Тухайн үедээ нөгөө дизайнеруудын холбооны одоо зэрэглэлийн модель багтаад цалинтай, дээрэс нь бас модельудад багшилдаг байсан. За тэгээ цаашаа үргэлжлүүлээ сургуулаа төгсөөд маркетингийн чиглэлээр давхар хөтлөгчөө хийнгээ боловсрол сургуулийн эзэд ажиллаж байлаа. За тэндээс гараад Unitel, Таван богд, Apo Trading, за тэгээ мандал даатгал гэх мэт ингээд дандаа маркетингийнхаа чиглэлээр байнга тушаал дэвшиж ажиллаж явж байсан. Одоо бол өөрийнхөө хувийн бизнесийг хийж чинь жижигэн бичил бизнестэй. Хүн болгон тусны ажил хуваарлаад өгчнө гэж байхгүй. Нэг бүтэн ажлыг багаараа хийх юм л даалгавар ирдэг штэ. Тэгэхээр миний амжилт байгаа бол тэр манай багийн амжилтаа л гэсэн. Багийн ажлаас байгууллагын ажлын амжилт шалтгаалдаг. Тэр утгаараа ер нь байнга л багаараа ажиллаж байсан. Тэгэхээр тэрэнд би өөрийнхөө хувь нэмрийг л оруулж ирсэн. Мэдээж яг тухайн үедээ санаа оноо хэлээ тэр нь ингээд ажил олоод явсан ажлууд бол зөндөө байгаа. Жишээ нь одоо манай хүн намын логоны баруун тишээ харсан суман дээр бол яг миний санаа шингэж тэр маань батлагдаад одоо ингээд лого маань болоо явж байгаад бас бахархалтай байдаг. Одоогийн нийгэмд гарч байгаа үйл явдлууд тэгээ бидний өдөр тутамд одоо бие биенийг ингээд одоо стресстүүлж байгаа нэг юм харилцаа хандлага өөрөө энэ боловсралд өгөөд байгаа агуулгаас нь л болоод байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэнийг бид нар засахын тулд би одоо за хин нэгэн засчих байлгүй дээ ч гэдэг юм эсвэл тэрийгээ засаачаа гэд хөндлөнгөөс шүүмжлэхийн оронд өөрийнхөө хувь нэмрийг оруулъя л гэж харсан. Тэгээ тэр утгаараа би улс төрт орсон шалтгаан гэх юм уу. Яг улс төрт бол саяхан орсон. Гэхдээ өмнө нь болохоор төрийн бас байгууллага байгуулад нийгэмдээ хувь нэмрээ оруулъя л гэж байгуулсан. Бид нар одоо боловсролынхаа түвшинд юу хүрэх гээд байгаа вэ гэхээр хүмүүнлэг энэрэнгүй энэ үзлийг бүр багаас нь аль болох суураас нь өгөхгүй бол маш их хувээчсэн хүмүүс бие бинийгээ бодохгүй тэ нөгөө гажууд л үүсгэж байгаа нэг юм тогтолцоо байгаад байна л та. Тэгэхээр энийг бид нар нэгдүгээр засах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд энэ бол зөвхөн боловсролын салбарын асуудал биш байгаад байгаа. Яагаад тэгэхээр нийгмийн бүх талууд хамтарч энэ асуудал дээр оролцдог. Хэвлэл мэдээллийн салбар хүртэл өөрөө маш өндөр ач холбогдолтой. Яагаад вэ гэхээр хүүхдүүд зурагт үзээд ямар мэдээлэл авч ийн, эцэг их нь зурагт үзээд одоо сошиалаас ямар мэдээлэл авч ийн, яг тэр хандлагаараа хоорондоо харилцдаг. Хүүхдүүдтэйгээ харилцдаг, биеинтэйгээ харилцдаг. Тэгэхээр эцэгчүүд бол бүр боловсролын хамгийн ихний нэгж. Хоёрдугаар гэх юм бол эрүүл мэндийн асуудал асар чухал байна. Бид нар хичнээн гой том зорилго тавилаа гэд бие эрүүл биш бол хаанч хүрч чадахгүй. Гэх мэтлэн манай төрийн бас байгууллагаас нийт нэг юм 11 чухал асуудлыг барьж аваад тэрэн дээр нь ингээд цогцоор нь шийдэхин тулд нэг юм бодлого маягийн юм гаргацсан явж байгаа. Тэгээ мэдээж тэрийг ингээд төрийн бас байгууллага чинь шийдвэр гаргах төвшнийх биш учраас манай дээр гарсан ямиг шийдвэр бодлогод
хэрэгжүүлэхийн тулд одоо би өөр ямар нэгэн байдлаар манлайлж тэнд оролцоогоо нэмэгдүүлэхгүй бол энэ асуудал шийдэхдэггүй л яваад ах хандлагатай байгаад байна л да. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд өөрийнхөө оролцоог нэмэгдүүлэх гээд бусдаа зүтгэхээр шийдээ явж байгаа. Миний хувьд болохоор хардаг өнцг нь шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд очих гоо зүтгээд байгаа юм биш байхгүй юу? Ер нь нэг тийм очих гоо зүтгэгч шаардлага байхгүй. Харин эсвэргээрээ очих боломж нь л нээлттэй байх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд бол одоо яг энэ 50-50 форум дээр болж байгаа хамгийн гол агуулга юу вэ гэхээр нийгэм дэх эмэгтэйчүүдийн одоо хувь хэд байгаа вэ гэхээр 51% байгаа. Гэтэл яг улс төрд шийдвэр гаргах төвшин буюу яг бидний энэ нийгмийн амьдрал бодлого гаргах төвшөнд хэдэн хувь байгаа вэ гэхээр 17% байгаа. Эмэгтэй хүний өснө орт ухаан бовинч гэдэг юм уу ийм хил зүгч байд юм уу те гэх мэтлэн нэг ийм нэгдүгээр нийгмийн хөвшмөл алгалт хоёрдугаар хууль эрх зүйн орчноор хааж байна. Саяхан хүртэл бид нар бүр аргаа ядаад квот ирж байна тий. Аргаа ядаад эмэгтэйчүүдийн квотыг 30% түргэж чадж байгаа байхгүй. Энэ боломжууд хаалттай байгаа учраас л бид нар төлөөлөл оруулж ирэх гээд байгаа. Энд бол яг хүйсийн харьцаа гэхээсээ илүү хүний хийж чаддаг зүйл, мэддэг зүйл, ур чадвар, нийгэм эдийн засгтаа оруулж байгаа хувь нэмэр гэдэг юм уу тэр өнцгөөс нь бид нар харах хэрэгтэй.